Филиппин улсаар аялахад анхаарах зүйлс. Мэдээж хамгийн түрүүнд хувийн аюулгүй байдлыг чандлан эргэн тойрноо сайн ажиглах, тэр дундаа жуулчин ихтэй газрууд буюу худалдааны төвөөр явахдаа, мөн нийтийн тээврээр зорчихдоо халаасны хулгайчаас болгоомжилж өөрийн эд зүйлдээ гамтай хандах хэрэгтэй. Мөн боломжит эрсдлээс сэргийлж толгооны юм, гидсний юм, харшлын юм, шархны лент зэрэг авч явахд илүүдэхгүй. Филиппин нь хар салхи газар хөдлөлт гартуулын идэвхжил өртөмтгийн бүс нутаг. Тиймээс болцшгүй цаг агаарын байгалийн гамшигын талаар мэдээлэлтэй байх хэрэгтэй. Үүнээс гадна таксигаар үйлчлүүлэхдээ бүртгэлгүй тээврийн хэрэгслээс болгоомжилж 3 дугуй таксинд суухаас өмнө үнэ тохиролцоорой. Орон нутгийн ёс заншил хууль тогтоомжтой танилцах. Соёлын зан үйлийг хүндэтгэж, шашны газруудад даруухан хувцлаж, аливаа хязгаарлалт хорио цэрийг очихоос өмнө мэдүүл зүйтэй. Хэрвээ аслагдсан бүс нутгаар аялж байгаа бол өөрийн төлөвлөгөө болон буцах цагийн талаар хэн нэгэнд мэдэгдэх хэрэгтэй. Сүлжээгүй байж магадгүй тул та очихоос өмнө сайн төлөвлөөрэй. Филиппин улс руу зорчихдоо урьдчилан тооцоолоогүй нөхцөл байдлаас сэргийлж, аяллаа даатгалаа